Hey, за юу яцхан залуусаа Newsak in the house энэ удаагийн бичлэгээр уулзч байгаадаа маш их баяртай. Та бүхэндээ уламжлалт болгон хүрдэг Монголын хип-хопын 7 хоногийн товчтой мэдээлэл эхлэхэд бэлэн боллоо. Энэ 7 хоногт Монголын хип-хопын салбартаа сонирхолтой үйл явдлууд маш олон боллоо. Хоолын бариад явах. Шууд бичлэгэнд орцгоё. За эхний сэдэв бол Rap DJ-гийн Season 3-тай холбогдож байгаа. Rap DJ-гийн Season 3 бол өмнөх үлрэлүүд, өмнөх дугаараа бодох юм бол энэ үлрэл хамаагүй сонирхолтой, хамаагүй өрсөлдөөнтэй оролцогчдын чанар илүү сайжирсан байгаа. Тэгэд бас өөр нэг тал гэх юм бол өрсөлдөөн айгүй ширүүн байгаа. Тэгээд хинэнж төрүүлж магадгүй тиймэрхүү ширүү өрсөлдөөнтэй. За энэ ширүүхэн өрсөлдөөн дундаас шөвгийн дөрөвт даваа долоо, ганзоо, Victoz, Last X гэсэн дөрвөн залуу үлдсэн. За энэ season-ы миний фэврэйтер бол Last X-ийг анханасаа харж исэн, онилж исэн. Ерөнхийдөө бол season 3-ын авраг болох байх гэж анханасаа бодож исэн. За тиймдээ ч цаачин бодоо даваа долоог ялж финалд гарч ирсэн. Гэхдээ даваа долоог ерөөсөө дутуу үнэлж болохгүй те. 2 season дараалж финалтлаа. Ерөнхийдөө бол өөрийгөө ямар төвчний баатл вэ гэдгийг харуулсан. Харин эсрэг талд бол ганзоо болон Victoz нэр бааталсан. Victoz-ийн хувьд бол миний яг сансанд бол ерөөсөө огт хүрээгүй, цаад ч одоо бэлтгэл дутуу байсан уу те, ямар нэгэн байдлаар өөрт нэг тийм саад болох зүйл байсан уу, ямар ч айгүй хангалтгүй байсан. Эсрэгээрээ бол ганзаахын хувьд бол бэлтгэл хандсан, ямар ч гацалт байхгүй ч гэдэм үү те. Ерөнхийдөө бол панчууд айгүй хүчтэй байсан. За тиймдээ ч ганзаах финалд гарсан. За ингээд харахад бид нар бол Rap DJ хийснээс хойш хамгийн үзүүштэй, хамгийн сонирхолтой алаантай финал үзэх гэж байна. Энэ нь ганзоо болон Last X. Үнэхээр тасархай финал болох байхаа. Финалийн хувьд бол 9 сарын 27-нд болно гэж байсан. Аль аль нь бэлтгэлээ маш сайн хийгээд ирэхэд бол хугацаа байна. За тэгээд эцэст нь гэж хандж хэлэхэд бэлтгэлээ маш сайн хийгээд үнэхээр гоё финал, үнэхээр гоё батлыг сонсогчд бидэнд үзүүлээрэй залуусаа. Мэдээж миний тамаг season 3-ын ялагчаар 60-40 харьцаатай тун ойролцоо Last X авраг болох байхаа. За ийм гоё халуухан сэдвний араас хідүүлээ маш гоё амттай мэд рүү орцгоё л доо. Орос элчингийн хажуугаар явжсэн чинь нэг дахианы газар над руу залгаад хүүе ахаа манаагаар ороод гараач мөнгө төөрөг өгё дахиаг маань амтл гээд. Тэгэл би чинь шууд камера асаагаад яваад очлоо гадна талаасаа хаяг нь айгүй хөөрхийн тэгээд олгод ч амархан яваад орсон чинь айгүй хөөрхөн гэгээлэг орчонтой их хайтайхан газар байна. Бас wifi майтай арзайттай сайхан нам сууж болохоор эдний хоолой 4 төрлийн дахиатай юм бэлээ. Дог буги хүүтэн гом ингээд бүгдийг л идэж үзсэн. Ялангуяа надад зүгийн балта дахиан бүр маш их таалагдсан. Миний лава Монголд идсэн шарсан дахиануудаасаа топ 3-т орохоор тийм гоё амттай. Эднийхоос хятад дахиа хэрэгэлдэггүй бүх дахиагаа оргой дахиагаас авдаг юм байна лээ. Тэгэхээр дахианы махны чанар дээр бол асуудалгүй. Амтанд нь нэлээд кайферч байгаа л үлдсэн дахиануудаа бүгдийг нь авч явахаар авсан да. Та яд ч гэсэн заавал ороод гараарай. Crisp Factory. За дараагийн сэдэв бол рэпер Limit King-тэй холбогдож байгаа. За түүнтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн сонь сайхан гэх юм бол Limit King болон рэпер шоунаар өөрсдийнхөө бие даасан тоглолтыг бол Солонгос улсад хийж явж байгаа юм байна лээ. За үүнээс гадна Limit King энэ жил өөрийнхөө төрсөн өдрөөр 21 Bullet хэмээх цомгоо олон албан ёсоор нээлттэй хийнэ гэдгээ зарлчихсан. За хамгийн сонирхолтой гэх юм бол Limit King сайхан нэг подкастт орсон байгаа. Тэр нь бол энгийн игэл жирийн подкаст биш, хар тамхины хохирогчд хэмээх нэртэй подкаст. За энэ подкастер бол цаачинтэй өөрийнхөө өнгөрсөн хар бараа амьдралыг одоо үетэйгээ харьцуулж, за тэгээд үүнээс гадна те яг торны цаан суухтаа яг юу бодсон, тэнд юу болдог, Монголын хар тамхины ертөнц ямар хар бараан, ямар их сүлжээтэй вэ гэдгийг бол маш илэн далангүй тайлбарласан байсан. Тус подкастын дүрсийг нь хуулбарлах хориотой гэсэн учраас та бүхэндээ Limit King-ийн ярьсан жоох хэсгийнхэнтэй аудиог нь хүргье. За нэг монголчууд нэг ойролцоогоор нэг залуучууд нь одоо нэг юм хар тамхи хэрэглэх насны тодорхой насны рейнж байна шүү дээ. Тэр насны залуучуудын нэг ойролцоогоор хэд орчим хувь нь ийшээ орсон байна. Баг за зүгээр яг чиний бодлоор одоо сайн мэдгүй. Гэхдээ хөгшин залуу айл нь да. Бүх газар байгаа. Бүх газар бид нар харж чадахгүй мэдж чадахгүй л болохоос. Хаанч л тийм юм явагдчихлаа. Одоо тэгэхээр сүүлийн үед 10 жилийн хүртэл цаваа унралдаг, газ унрлаад уушгин хөлтөж өгсөн ч тохиолдол байна. Им залгаад газар дээр ингээд өнгөрсөн тохиолдолч байна. Тэгээд сүүлдээ тарьж мардаг болсон тэрийг бол би ингээд мэдгүй, үзээгүй. Гэхдээ хуруугаараа тариулаад байгаа хүмүүс бас амар их байна гэсэн. Энэ одоо янз бүрийн юм л туршиж үзээд байгаа. Хүүхдүүд ер нь нэлээд золиослож байгаа санагдаж байна, бас харагдаж байна. Тэ. Гэхдээ бидний мэдхээс бас шал өөр үе бас. За чин сайнараач муугаараач юм бэлтгэдэг. Айгуу бас танхаа жоох хүүхдүүд байна. Айгуу зүг бас ойлцсон хэсэг бүлэг жоох хүүхдүүд байна. Ер нь зүгээр яг за мэдээж хүүхдүүд өөрөөсөө хянахгүй те мэдээж энэ одоо нийгэм дээр гоё байр суурьтай байгаа учраас магадгүй хэрэглээд байж магадгүй гоё байр суурьч гэх нь хаашаа зүгээр яг одоо нийгмийн нэг тийм тодорхой хуралд орчиход байна шүү дээ. Тэгээд тэрэндээ бас нэг заавал бараг тэр тойрогоор дайрах ёстой юм шиг болчиход байгаа юм. Монголын нийгэмд бол бүр яг үнэнгээсээ яг хараа хяналтж жоохон сул хаяхал ямар тэр хүүхд ямар нэгэн байдлаар үзнэ. Ямар нэгэн байдлаар үзнэ. Бүр хажуу дээрээ сууцсан байх гэсэн үг шүү дээ. Тий. Ямар нэгэн байдлаар тэр хүүхд тэр тойрогоор ороод гарна. Тэр бол ухамсарын асуудал. Тухайн хүүхд тий. Тэгэхээр ер нь зүгээр яг одоо чи ингээд замлаар яваад үдцсэн хүний хувьд одоо урьдчилан сэргийлэгч гэдэг юм уу дээ эцэг эхчүүд энэ ч юм уу эсвэл магадгүй ганц хоёр үдцсэн байгаа ч гэдэг юм уу тэр залуучуудад юу гэж хэлмээр яаж урьдчилан сэргийлүүлэх вэ? Урьдчилан сэргийлэх гэхээр одоо бас айгүй хэцүүлтэй ер нь. Заримдаа яг ганц хоёр удаа үзээд
Өө энэ чинь би ойлгохгүй юм. Надад л нөлөөлөхгүй юм гэдэг хүмүүс бас байна. Тийм. Тэд нар бол баг аюу амар энэ нөлөөлөхгүй юм гэдэг хүмүүс байна. Зарим нь бол бүр нүдэн дээр бүр өөрийгөө алддаг хүмүүс ч. Тэгэхээр одоо тэр сэрэмжлэх нь мэдээж нэгдүгээр туурын явах юмсаа. Хоёрдугаарт одоо юу гэмтэй нэг мэдгэд л ер нь асар их зүйлийг алдна тийм. Нэг мэдгэд асар их цаг хугацааны ард гарсан байна. Тийм тэгээд энэ нь бол нэг сайнаар дуусахгүй байх. Монголд бол ялангуяа юу гэдэг зөвшөөрсөн бүсчлэл буюу зөвшөөрсөн масруулах бодисны төрөл нэгч байхгүй. За юуны өмнө манайх шиг ийм цөөхөн хүн амтай үндэсний аюулгүй байдлын хувьд айгүй эмзэг байдаг улс орны хувьд ийм подкаст хийж эхэлж байгаа. Энэ ертөнц төсөөлгээд подкастыг хийж байгаа хамт олонд нь бол баяр хүргэх нь зүйтэй байх. Нийгэмдээ бол маш чухал. Тэгээд яг одоо хөндөгдөж байгаа, яг одоо маш том асуудал байгаа сэдвийн талаар хөндөж байгаад нь баярлалаа. За мэдээж үүний дараа бол Limit King-ийг шаар аут хийх нь зөв ёсны хэрэг баха. Өөрийнхөө өнгөрсөн амьдралаа хар тамхитай холбоотой тэр хар бараанд дурсамжаа илэн далангуй нийтэд хуваалцсан. Бусдыгаа сонор сэрэмжтэй байлгана. Энд чинь нэг иймэрхүү юм байдаг шүү гэж ойлголт өөрийнхөө нүүр царайгаар өгөх чинь бас шал ондоо хэрэг шүү дээ. Өөрөөс нь бас айгүй хинэрэг стресс ч юм уу те айгүй эр зөрөг шаардж байгаа. Үүнийг маш илэн далангуй тайлбарлаад олон хүмүүсийг үүнээс нь сэрэмжлүүлж байгаад нь бол баярлалаа. Одоо хүн яг юу гэнтэй өөрөө тэр хар бараан зүйлийг туулаад өөрөө ард нь гарцсан учраас өөр дөрөө мэдэрсэн учраас үүнийг олон нийтэд тайлбарлаж байна. За энэ бол яг хувь хүн ч гэсэн мань хүнийг айгүй дайжгүй хүн гэдгийг харуулж байгаа. Limit King-ийн сүүлийн үеийн дуунуудыг нь хараад үзэх юм бол дандаа өнгөрсөн амьдралаа дуулдаг те би ийм хар бараа ертөнцид байсан. Одоо би ийм мэдрэмжтэй байна гэд яг өөрчлөлтөө бол яг биднүүсийн нүдэн дээр яг биднүүсийн чихэн дээр сонсгож байгаа. Үүнээс гадна бол Монголын хипхопод 2025 онд хамгийн level up хийж сайжирсан рэпер гэх юм бол яхахгүй Limit King-ийг нэрлэж болно. Үг бичлэлт ч юм уу flow гаргаж байгаа уран бүтээлүүд уран бүтээлийн talk гэх мэтчлэн маш олон зүйлээр бол рэпер Limit King-ийг level up хийснийг нь харж болно. За тэгээд эцэст гэж хандаж хэлэхэд бол Limit King-ийн энэ орсон подкастыг маш олон хүмүүс сонсоосой, маш олон залуучууд үүнээс туршлага аваасай. Хар тамхи гэдэг зүйлийн төгсгөл нэг бол шоронд орно, нэг бол шороонд булуулна гэдгийг маш сайн ойлгоосой гэж хүсэж байна. Shout out to Limit King цааш тийм бүх уран бүтээл болоод ажил амьдралд чинь хамгаас сайн сайхныг хүсье. За дараагийн сэдв бол энэ 7 хоногт Монголын хипхопод яах аргагүй яригдах ёстой сэдв гүн сортой холбогдож байна. За гүн сарын хувьд бол харьцангуй залуу рэпер хэрнээ аль хэдийн студийн 3 цомогтой. За эхний цомог нь бол M Language, дараагийн цомог нь Good Evil, за үүний дараагийн цомог бол Улаанбаатарын хүүхдүүд гээд нийт 3 цомог. Харин цаадны хувьд бол саяхан өөрийнхөө студийн 4 дахь цомгоо гаргаж байгаагаа албан ёсоор Instagram хуудасаараа дамжуулан мэдгдсэн. За яг одоогийн байдлаар яг өнөөдөр ороод үзсэн чинь Apple Music дээр бол хараахан түүний цомог нь тавигдаагүй Bentley маргааш нөгөөдрөөс бол околчих байх. За залуу уран бүтээлчийн хувьд өвдөө болтол студийн 4 цомог гэдэг бол үнэхээр шаргуу хөдөлмөрлж байгаа шинж. За үүнээс гадна энэ жил бас өөрийнхөө хүрээллийн рэперүүдтэйг нийлээд In Time Show гэд хийсэн ч байдаг юм уу те. Миний хувьд бол угаасаа хөдөлмөрч хүмүүс надад маш их таалагддаг. Тэгээд рэпер гүн сорыг нь удаад бол shout out хиймээр санагдлаа. Студийн 4 цомог бол нөөв жог шүү. За тэгээд эцэст нь тун удахгүй хөгжмийн дэлгүүрүүдэд тавигдах цаадныхаа цомгийг бол та бүхэн сонсоорой. Гүн сорын цааш уран бүтээлд Томос том амжилтыг хүсье. Битгий зогсоорой бро. За бичлэгний дараагийн сэдв бол маш олон рэперүүд тоглосон Монгол дахь хамгийн анхны кино бий Rhyme кинод холбогдож байгаа. Тус киноны хувьд бол энэ сарын 5-нд нээлттэй хийсэн одоогийн байдлаар бүх кино чатруудад гарч байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. Rhyme кинотой холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол кино шүүмжлэгч, кино ревю бичдэг, кино подкаст хийдэг. Аригууны хувьд бол Rhyme киног үзээд тэгээд өөрийнхөө сэтгэлдлийг ревювэр дамжуулан илэрхийлсэн байна. Нэгэн цагт Hollywood-ийн хип-хоп, гайстай, action, drama, hood, biopic, comedy төрлийн кинонуудад үнэхээр хоббитой байж үлээ. Boys in the Hood, Juice, Waist Deep, Get Rich or Die Trying, Friday гэх мэт хип-хоп хөгжимд туртай хүн бүрийн л туртай кинонууд. Монголд ч бас хип-хоп хамтлаг дуучдаараа жүжигчдийн бага бүрдүүлсэн хэд хэдэн кино гарч байсан. Аалз, танихгүй охины цагтал, 7 сарын 1, зүрх зогсохгүй, Братан гэх мэт тухайн цаг үедээ бүгд сайн муугаараа хилүүлж байсан ч хип-хоп уран бүтээлчдэр бага бүрдүүлснээрээ онцлог байв. Rhyme review. Киноны эхлэл хэсэгт талигаач Хаагийн ахыг маань шигтгэж өгсөн үнэхээр сэтгэл хөдлөхөн байсан. Хэдий уран сайхны киноч хэлээ бодит хүний cameo байгаа нь бүтээлч хэрнээ хүндлүүштэй байлаа. Rest in peace. Rhyme кино нь өнөөгийн бохир нийгмийн золиос болж буй ах トゥ хоёрын талаар өгүүлэх crime thriller кино бөгөөд найруулагч Бат Түшгийн ээлж дуран бүтээл юм а. Киноны үйл явдал өнгөн талдаа хип-хоп хөгжимтэй холбоотой юм шиг хэрнээ дундаасаа яг үзэгчдийн хүсэж байгаа зүйлийг нь өгч эхэлсэн. Шулуухан хэлэхэд энэ их артист гялцалонг хип-хоп хөгжин гэх мэт зүйл бол ердөөл чихрийн цаасаа харин чихэр нь тис ондоо зүйл байсан. Гол
Beholder болох K дүүгээ хамгаалахын тулд хууль бус ертөнцид нүүр тулж гудамжны хатуу тоглоомонд орж буй дүр зураг нь тунч драматик байсан бөгөөд хип хоп уур амьсгалтай саундтрек чорон болоод гудамжны бодит дүр зургууд нь киноны өнгөйсийг улам зөвүүн болгож байв. Киноны гол давуу тал нь ах дүүгийн хайр, нөхөрлөлийн үнц нь үнэнч байдлын тухай сэдвийг гэмтэрэг болоод хөгжмийн ертөнцид хостуулж өгснөөр онцлогоо. Киноны ихэнх үед гардаг хитэн хипхопчдыг хэрүү сонирхол татхаа болоод тийшээ хандаж байтал ашгүй Kailash болон асур хоорондын биф үндсэн үйл явдал руу эвтэйхэн усаад орчихсон. Энэ нь үйл явдлыг улам ээдрээтэй болгохоос гадна шаардлагагүй байсан баахан дүрүүдийг киноноос цэвэрхэн гаргачихсан. Ёстой зөв санаа байсан шүү. Киноны үйл явдлын гогцоо олон эргэлтүүд нь зохиолоо улам тааварлашгүй сонирхолтой болгож эцэстээ санаанд оромгүй хид хитэн эргэлт хийсэн нь тунж сонирхолтой байлаа. Гэхдээ нэгэнт ойлгомжтой болсон төгсгөлийг дахин тал бүрээс нь тайлбарлаж байгаагаас үзвэл бат түшиг найруулагч үзэгчдээ арай л дутуу үнэлдэг бололтой. Rhyme киноны дөрүүд дийлэнх нь мэрэгжлийн бус жүжигчд байсан ч алдаатай бас оноотой. Тухайлбал Ибо дүрдээ маш сайн орж бий болоод харсны тоглолтын боломжийн сайн дүр бүтээж байв. Эсвэргээрээ Десантийн нүүрний хувирлалт харуулхан байлаа. Баяртай, жаргалтай, гомдолтой, шаналлтай, гүйсэн, зогссон бүхий л цаг үед нэг л цараагаараа нүүрэндээ зураг наачсан юм шиг ямар ч хувирлгүй байжгаад дууссан. Жүжигчдийн багийн X Factor бол Limit King байсныг үзсэн хүмүүс надаар хэлэлтгүй мэдж байгаа бизээ. Туслах дүрчгэлээ түүний гаргаж буй харизм, харц, үг хэллэгээд дүрдээ маш сайн ажилласан байсан. Бүхэл реакшныг түүний царайнаас харж болохоор байсан. Энэ киноны production design, хөгжим, зураглаачийн ажил бол ярих юмгүй. Харин тэр нэг хар мэй байх уулын урууд жонхолддог хэсэг нэлээд зутруу графиктай харагдсан шүү. Энэ мэдээж Монгол кино болгон дээр л харагддаг байдаг л зүйл. Бас нэг шүүмжлэлтэй зүйл байсан нь mid credit сцен бол яг л gangster, cop, devil кинонуудаас хуусан юм шиг санагдсан. Өсдгөн өвлийн даваан дээр гэдэгдээ. За тэгээд ийм олон мэрэгжлийн бус жүжигчдтэй ажиллана гэдэг хэрийн найруулагчийн шанцыг сорьсон ажил гэдэг нь ойлгомжтой. Ямар тааж уйдамгүй 2 цаг байлаа. За Rhyme киноны талаар бол нэг иймэрхүү ревювийг ариун бичсэн байсан. За миний хувьд бол энэ бичвэртэй бараг л 100% санал нэг байна. Тэгээд үзэхээс өмнө үзсний дараа тэ яг л мэдрэмжүүдтэй таарч байна. За энэ кинотой холбоотой өөр нэгэн мэдээлэл гэх юм бол тус киноны баатлын хэсэг бол өөрсдийнх нь аль бие усны пэйж дээр тавигдчихсан байна лээ. Kailash болон асур буюу тэ Ибо болон 113 хоёрын crew хоорондоо тайзан дээр бааталж байгаа хэсгийн сцен. За энэ хэсгийн хувьд бол тус киноны хамгийн entertainment хэсгүүдийн нэг нь байсан. За тэгээд энэ 7 хоногт Rhyme кинотой холбоотой нэг иймэрхүү мэдээллүүд цацагдлаа. За дараагийн сэдв бол өчигдөр буюу 9 сарын 20-нд болоод өнгөрсөн Fat Joe-ийн Монголд тоглолттой холбогдож байгаа. За юуны төрөнд бол Монголд ийм том хэмжээний суперстар авчирсан Galaxy Event гэх газрын хамт олонд бол баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх. Тоглолтын бүх зардлыг гаргаад цаана артисттай хүртэл маш их хэмжээний мөнгө өгөөд энэ бүх эрсдлийг даагаад хийн гэдэг бол маш том зориг гаргаж хийсэн тоглолт байсан мэдээж. Улаанбаатар шиг маш хүйтэн газар 9 сарын 20-нд задгаа талбайн шоу хийн гэдэг бол маш том эрсдэлтэй зүйл байсан. Цаг агаарын хувьд ч тэр үзэгчдийн vibe, үзэгчдийн мөнгө төгрөг боломж бололцооны хувьд ч гэсэн маш эрсдэлтэй байсан. Гэхдээ Юки өчигдрийн хувьд бол цаг агаар үнэхээр гоё байсан, дүүрүүл дүүрхэхээр өдөр байсан. За тус тоглолтод өргөдөж дуулж байсан Wonderboy амтлаг дуулж байхад нэгэн үзэгч бол өөрийнхөө байрнаасаа бичлэгийг хийж байсан. Тэгээд за бараг л стадионы Юкийн 10-аас 20% нь л дүүрсэн иймэрхүү хэмжээний харагдчихсан маш цөөхөн үзэгчтэй. Энэ тоглолтын хувьд бол маш цөөхөн үзэгчтэй байсан учраас фэн зоныхоо хаалтыг эцэстээ бүр авч хайсан гэж байгаа. За Fat Joe-ыг маш цөөхөн хүн үзсэн монголчууд ерөнхийдөө муухайгаар хэлбэл тоож үзээгүй энэ тал дээр рэпер Гинжин өөрийнхөө байр суурийг бол сториогоор дамжуулан илэрхийлсэн. Хүмүүс гадуур Fat Joe-ыг онох шалаа гэж ярьж байна. Зохион байгуулагчдын онох шалаа гэж ярьж байна. Тэгээд миний бодлоор бол би яаж харж байна вэ гэхээр монголчууд онох шалаа ийм том хүмүүс ярьж хат тоож үзэхгүй хоосон тэг бүр арай л хоосон. Монголчууд өөрсдөө онох шалаа сая бас Onyx яла тэ цөөхөн мангар цөөхөн тэ Tiara-гийн бас 6 дуу 12 дуу гэж хэрүүл маргаанууд. Тэгээд тэд чинь хамгийн том онох шаасан монголчууд өөрсдөө байлаа энэ Fat Joe дээр ингээд тусамл одоо Монголтой гоё хүмүүс авчрыг гоё шоу хий гэж боддог хүмүүсүүдийн одоо зориг нь мөхөөд монголч хүмүүсүүд ирэх улам л ирэхэ болох бах та үе өнгөрсөн хүмүүсүүд л нэг ирдэг дээр нэг смокинг амтлыг ирж тоглож Монголд байсан шиг тийм л юм болно дөө. Хөгжихгүй байна өө. Бид ч тэгээд ерөнхийдөө жилийн жил нөгөө дуучтаа нөгөө дуучтынхаа нөгөө дуунуудаа 100 болгон сонсоод байж зайтай л хүмүүс юм байна л. Окей. Би бас нөгөө дуучтынх нь нэг шүү дээ. Дараа жил би соло тоглолтоо энэ бүгдээр хурж ирээрээ. Гэхдээ миний нэг ялгаа юу вэ гэхээр би тасралтгүй уран бүтээлээ тойрогдөг та бүхний тасралтгүй хөгжмөөр хангадаг.
Тийм учраас би дараа жил тоглолттой шинэ дуунууд маш их дуулах бол тэр бол ойлгомжтой. Тэгээд дараа жил уулзъя. За үүнээс гадна бол өчигдрийн тоглолтын дээр Fat Joy-ийн хувьд үзэгчтэйгээ аюулгүй дотн аюулгүй ойр тэгээд том дажгүй үзүүлбэрүүдийг бол үзүүлсэн байсан. Хэрвээ үзээгүй хүмүүс байх юм бол бас дараах бичлэгээс үзэх боломжтой. I want to say thank you to all the people in Mongolia for showing us love tonight. Tell them I grew up in the South Bronx, very, very poor. It was a dream of mine, a dream come true to come over here to Mongolia. Bronx маш тэрчиг ядуугаар өсөж Монголд ирнэ гэдэг нь бол миний хувьд бол мөрөөдөл байлаа. Энэ бүхнийг та бүхэн биелүүлж чадлаа. I thank you for all of hip-hop culture, for representing us and representing the music and showing love, and we'll never forget the love you showed all of hip-hop. Хипхоп хөгжмийн соёл, хоорондоо хайрладаг, энэ хоорондоо уялддаг энэ бүх зүйлийг хайрласаар аль улсад аль соёл донд дамжин хипхоп гэдэг хөгжим нэг хайрлах бий болох зүйлийг бий болгож байгаад маш баярлалаа гэдэг хэлмээр байна. Тоглолт яг дуусахаас өмнө тоглолтын зохион байгуулагчдын зүгээс тайзан дээр нэгэн мэдээлэл хийсэн гэсэн. За тэр нь юу вэ гэхлээр гол утга нь бид нар ерөөсөө TR шиг 6хан дуу дуулуулаагүй бүтэн 1 цагийн үзүүлбэр тавигдсан. Бүтэн 1 цагийн тоглолт үзүүлсэн шүү гэдэг зүйлийг бол ярьсан гэсэн. За энэ нь бол мэдээж TR-аг өмнөх тоглолтын дээр авчирсан Mon Entertainment-тай харьцуулах юм бол яг шудраг зөв маркетингтай тасалбар зарах гэж худлаа маркетинг хийгээгүй. За нэг иймэрхүү поинтыг бол үзэгч сонсогч биднэрт өгж байна. Nice. За энэ тоглолт бол айгүй баг хүнтэй байсан. Айгүй баг хүн тоглолтыг үзсэн гэдгийг бол та бүхэн бүгдээрээ мэдлээ шүү дээ. Rapper Гинжин ч гэсэн яг энэ талаар өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байсан. Харин энэ тал дээр бол миний байр суурь Монголд яг одоо ямар суперстар ч юм уу те ямар хэмжээний од ирүүлэлт үүргэх боломжтой вэ гэхлээр ерөөсөө л Солонгос K-pop старууд. За тэгэд мэдээж өөр яг ямар хүмүүст үүргэх вэ гэхлээр зөвхөн хип-хоп индастрид од биш бүр дэлхийн хэмжээний Eminem, 50 Cent, Snoop Dogg за нэг иймэрхүү зэрэглэлийн одууд. За бүр аль эсвэл яг одоо prime time дээр явж байгаа Weeknd ч юм уу, Kendrick Lamar, Drake ч гэдэм үү те ийм мега старууд. За нэг иймэрхүү хүмүүсийг ирүүл Монголын хүмүүс пиг дөрвөн үзээд бизнесийн талаас маш ашигтай зүйл болно гэж миний хувьд бол боддог. Яг одоо юу гэнтэй Монголд бол 100 айгүй олон тоглолт олж байгаа. Янз бүрийн тоглолт олж байна, зарим нь дүүрж байна, зарим нь шатаж байна. Гадаад дотоодоос те одоо үе өнгөрөөсөн, үе өнгөрөөгөөгүй тэгээд янз бүрийн хүмүүс ирж шүү дээ. Зах зээл дээр маш өндөр өрсөлдөөн байна гэдэг нь нэг талаараа үзэгчтэнд байгааг харуулж байгаа боловч нөгөө талаараа бас маш том эрсдэл байгааг харуулж байгаа. За тийм учраас бол Монголын шоу бизнесийн зах зээлийн продюсерууд маань цаашдаа энэ тал дээр бол маш их анхаарах ёстой юм шиг санагдсан. За тэгээд өчигдөр болоод өнгөрсөн Fat Joy-ийн тоглолттой холбоотой нэг иймэрхүү мэдээллүүд байна. За дараагийн сэдэв бол Rapper Trishna болон Elfie-тэй холбогдож байгаа. За Rapper Trishna болон Elfie-ийн хувьд бол нэг хэсэг Wanted Production гэдээ байсан шүү дээ те. За Wanted Production-д хоёулаа харьяалагддаг байсан. Нэг нь дууныхаа миксингийг нөгөөх нь бол дууныхаа клипийг хийдэг байсан. Тухайн цаг үед бол хоёулаа залуу рэперүүд хоёулаа Монголын хип-хопод бол танигдж байсан үе. Тэгээд бас жижиг сажиг маш том ивентүүдийг хийж ерөнхийдөө бол яг энэ зах зээл дээр айгүй ихтэй байсан. За би яг одоогоос 4-5 жилийн өмнөх буюу те 2021 оны үйл явдлыг ярьж байгаа шүү. За Wanted Production-ийн хувьд бол те нэг иймэрхүү нөхцөл байдалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаад Rapper Trishna учир битүүлэг байдлаар одоо тус production-аас гараад тэгээд яг өөрийнхөө хувийн карьерийг бол хөөж эхэлсэн. За харин өчигдөр буюу 9 сарын 20-нд тухайн цаг үеийн Wanted Production-ийн нөгөө артист Elfie хэд хэдэн стори хийсэн байгаа. За ерөнхийдөө бол энэ бүх сторийн Rapper Trishna руу чиглэсэн байсан гэж хэлэхэд хэлсдэхгүй. Амжилтын чинь дэвтэр дээр миний бих байдэн штэ. Хүн хүнээрэл байх сайхан шүү. Чи миний миксийг харин би чиний эвлүүлгийг хийдэг байсан. Хин хинэн хинийгээ илүү гоё шаагаасаа гэсэндээ хинэн хин дээрээ илүү сэтгэл гаргасныг Wanted-ийн music video upload хийгдсэн намтраас харж болно. Миний дуу микс нь болохгүй их уднаа. Бараг одоо ч дуусаагүй. Чамайг анаад мань нэвтрүүлэг хийх цагаараа дуугаа бичиж чадхал байсан. Клипэндээ гараад алга болох байсан. Гэхдээ манд нь тийм хүн чанар байхгүй. Хідэн шүн суугаад дуусгаад дип шагаад хэвтгэл байсан. Хүмүүс асуугаад байна. Wanted яасан бэ гэдэг. Зүгээр микс дуусаагүй маа. Зөөх маск ч их олон юм байна бро. Гэхдээ хүн чанар is only one show fam. За нэг иймэрхүү сторинууд хийсний араас бол Rapper Trishna нэг иймэрхүү стори хийсэн. За үүний хариу болгож Elfie-ийн хувьд бол үргэлжлүүлэн чиний үнэнгээ хажууччин байсан хамт байсан хүн л мэддэм аа. Сайн найзуудаасаа асуугаарай. Үнэн хэлсэн хүнд хүн өшөөтэй гэж та нар news cycle боддог болцсон юм уу? Анх дуу хийж байх үед чинь news cycle гээд дандаа гоё нэвтрүүлэгт ороодох гээд анх контент хийж танилцуулж гаргаж өгч байсан хүн
Би шүү. Бас мартцсан уу мастер шиг. Түүний сториг бол ажиглахад 4 жилийн турш чи 22 дуу гаргаж байхдаа би 4 дуу гаргасан. Би бол чиний видео эвлүүлэгч байд юм уу? Клипний зураг авалт энэ бүхэн дээр чи маш сэтгэлээр ажилладаг байсан шүү. Гэхдээ чи миний миксинг дээр ерөөсөө тэгдэг байгаагүй. За гол утга нь бол цаа чин ерөнхийдөө иймэрхүү утгатай зүйлүүдийг бол стори дээр бичсэн байна. Харин энэ бүхэн дээр яг яагаад Тришна Вантаас гарсан тодорхойгүй боловч ямар нэгэн байдлаар тийм эвтэй салаагүй бололтой янз бүрийн тийм бифтэй өнгөрсөн юм шиг байна. За яг одоогийн байдлаар бол Тришна болон Эльфи хоёрын хувьд хувийнхаа уран бүтээлийг хөөгөөд явж байгааг та бүхэн мэдж байгаа. Тришнагийн хувьд бол энэ жил бүр өөрийнхөө хүрээллийн рэперүүдтэй хамтран In Time гэдэг шоу хийсэн. За тэгээд бүр үргэлжлүүлээд Rhyme гэдэг кинонд тоглосон ч байдаг юм уу те. Ерөнхийдөө бол хувийнхаа юмнуудыг маш сайн хийгээд явж байгаа. Харин эсрэг талаас бол те олон жилийн дараа Эльфигийн хувьд бол Монголынхоо хипхопод иргэн ирж байна. Тэгээд 3 сарын өмнө бол өөрийнхөө сувгаас Broken Pretty хэмээх бол дууга цадсан байсан. Сувг руу ороод харангуут бол 10 сарын өмнө, 9 сарын өмнө, 3 сарын өмнө ч гэдэг юм уу те. Ерөнхийдөө бол дуу хийх хугацаа нь бол илүү ойртойд л ингээ яваад байгаа юм байна лээ. 2021 оны үед Эльфи ч тийм өөр нэртэй байсан юм а. Gobelionos гэдэг нэртэй байсан. Тэгээд миний хувьд ч гэсэн бас нэг дуун дээр нь реакшн хийж байсан. За энэ үед ч гэсэн бид бүхэн айгүй young байж тэгээд цаг хугацаас айгүй хурдан өнгөрсөн байна. За тэгээд сүүлд хийсэн storage байдаг юм уу те. Саяхан затсан уран бүтээлүүдээс нь харахад бол Эльфигийн хувьд бол өөрөө яг би дагаад урлагтаа эргэн ирж байгаа бололтой. Харин энэ хоёрын яг бифээс нь авч үзэх юм бол янз бүрийн цаашдаа дийсч байдаг юм уу те. Энэ биф болны хурцдахгүй баха. Цаашдаа өөрсдөө чатлаач гэдэг юм уу те. Яриад ингээд өөрсдөө уучраа олчих واخа. Түүнээс бол те энэ бифээ цаашдаа янз бүрийн storage гэдэг юм уу дийс дуу. За нэг иймэрхүү хэмжээ хязгаар болоод авсан юмнууд болохгүй байхаа гэж бол миний бодлоор бодож байна. Гэхдээ мэдээж залуу рэперүүдийн хооронд үүссэн энэ асуудлыг бүх зүйлийг одоо цаг хугацаа бидэнд харуулад өгөх болно. За тэгээд энэ 7 хоногт нэг хэсэг Вантын 2 артист байсан рэпер Тришна болон Эльфи нартай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл цацагдлаа. За өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн болоод хамгийн халуухан хэсэг рүүгээ орохоос өмнө үзэгчдэдээ маш их хэрэгтэй, да ялангуяа эрчүүддээ маш хэрэгтэй нэг мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцъя. За энэ мэдээлэл нь юу вэ гэхлээр 27 жилийн түүхтэй, найдвартай, туршлагатай эрчүүдийн эмнэлэг болох Гажид манлан эмнэлэгтэй холбогдож байгаа. За эрчүүдийн хувьд одоо заримдаа нэг жоохон эвгүй нэг тийм сэвтэй бэлгийн хавьталд орчсон шүү дээ те. Тэгээд дараа нь тэрийг ингээ бодоо яваад идэг. Тэгээд бүр зарим талын бэлгийн замын халдварт өвчин ерөөсөө шинж тэмдэг илэрдэггүй юм байна л да. За яг энэ үед бол та бүхэн санаа зовлтгүй Гажид манлан эмнэлгийн хувьд та бүхэндээ бэлгийн замын халдвар илрүүлэх 4 багц шинжилгээг бол санал болгож байгаа юм байна. За үүн дотор нь бол мэдээж ойлгомжтой те. Эрэгтэйчүүдийн эмчийн үзлэг зөвлөгөө, давтан үзлэгүүд орсон байгаа. PCR шинжилгээний үзүүлэлтүүд, тестостерон дааврын хэмжээ гэх мэтчлэн маш олон зүйлүүд бол багтсан байгаа. Зурагт харагдаж байгаачлан багц болгон өөр үнэтэй, багц болгон өөр гэсэн онцлогтой. За тэгээд мэдээж эрэгтэйчүүдтэй холбоотой бүх талын асуудлаа 27 жилийн түүхтэй, найдвартай, туршлагатай, маш сайн эмч нартай Гажид манлан эмнэлэгт даатгаараа ирчүүдээ. Йоу залуусаа өнөөдрийн Монголын хипхопын 7 хоногийн базаа мэдээллийн хамгийн сүүлийн сэдв рэпер Гинжинтэй холбогдож байгаа. За энэ 7 хоногт бол рэпер Гинжинтэй холбоотой 3-аас 4 мэдээлэл бол анхаарлыг татчихна. За хамгийн ихний мэдээлэл гэх юм бол Ильямо цомгонд гарсан. Тэгээд Ильямо цомгийг бол та бүхэнтэй бүх хөгжмийн дэлгүүрүүдээс сонсох боломжтой бүгднгээр нь цацагдчихсан байсан. За миний хувьд бол мэдээж цомгийг бүтэн сонссон. За тэгээд цомгийн дуунуудаас хамгийн их таалагдсан хоёулаада хөө хэмэх дуу байсан. За түүнтэй холбоотой дараагийн мэдээлэл гэх юм бол рэпер Rocket Band-тэй холбогдож байгаа. Тэгээд цаачин Playtime дээр рэпер Rocket Band талаар нэг иймэрхүү хэлсэн штэ. Харин яг энэ хэлсэн үгнийхаа нэг хэсэг дээр рэпер Гинжин залруулга хийсэн. За өчнөөсөр ингээ буруу sorry миний хоолой өвцөн маш баянаа төссөн байна. Өчнөөсөр буруу ойлгогдсон нэг юм дээр ер нь залруулга хийлээ гэж бодлоо. Тэгээд тэр юу вэ гэхээр би Rocket Band амьдралтаа би сэжгийн царайтай гэж хизээж хэлж байгаагүй шүү. Би тэр Playtime дээр хэлсэн зүйл бол Филиппин царайтай гэж хэлсэн байгаа. Филиппин царай шүү. Та нэр Google-ээр Филиппин царайтай гэж явуулдаг хараарай. Тэрийг харин тэр хадмал орчуулга шиг доор нь хадмал бичсэн хүн сэжгийн гэж бичсэн байлээ. Би тэрийг Филиппин царайтай гэж хэлсэн. Тэр бол байдаг хипхоп байдаг нэг roast те. Манай бата жил болгон том дайралцсан ингээ шоу хийдэг. Тэрэн дээр хүмүүс би нэг тийм царайтай ийм царайтай тэр шиг хийдэг. Тэрнээс ямар ч ялгаагүй би сэжгийн хүний би сэжгийн царайтай гэж хэлж дуудаж байгаагүй. Филиппин гэсэн шүү заяа. За Rocket Band Гинжин хоёртой холбоотой өөр нэгэн мэдээлэл гэх юм бол цаа чин өөрийнхөө Ильяма хэмээх тоглолтын үеэр хөв заяа хэмээх дууга дуулж байхдаа дундуур нь Fuck Rocket Band гэж хэлж байгаа бичлэг нь бол саяхан сошиал орчин дээр таарсан. Tell me to do it after who's in the country. Fuck Rocket Band, fuck Rocket Band. Асан болон хүн хийсэн нүгэл бүрээ туйлан сэтгэл гаргаж исэн бүхэн мөрөс зүрхэн дөрөн
Итгэл би надрахуд би бодно бүх юм зүрхэн зөөрэ өөр арга байхгүй Антоноо гинэт та хайртай юунаас суухтаагүй хизээш юунаас суухтаагүй бидний хөвцөө За энэ 7 хоногийн хувьд бол рэпер Rocket Bey болон Гинжин нартай холбоотой иймэрхүү мэдээллүүд цацагдсан бол Гинжинтэй холбоотой ахин нэгэн сонирхолтой мэдээлэл нь өчигдөр 9 сарын 20-нд цацагдсан TT Man болон Ginjo хоёрын beef fight-ыг бол онцлох зүйтэй баха. За TT Man-ийн хувьд бол олон жилийн дараа хип-хопод урлагаар биштэй нэг иймэрхүү fight, иймэрхүү beef шууганаар бол иргэн ирж байна. За өчигдөр буюу 9 сарын 20-наас 21-ийг шилжих шөнө TT Man болон рэпер Гинжин нар хүүхдийн зуугийн тэр хавцаа бол муудалцаад тэгээд ерөөхдөө бол тэ хоёр бүлгээр ингэж муудсан юм шиг байгаа. За мэдээж хэрэг энэ зодон яг юунаас болсон энэ биф яг юунаас эхэлснийг нь юусоо огт мэдэхгүй. За манай суугийн сонсогчоос иймэрхүү бичлэг ирсэн. Тэгээд хэдүүлээ дараахчлыг үзцгээе. Бас л зодон цог. Гинжин маань зодоо ээжээч. Тус бичлэгээс харахад бол рэпер Гинжин болон чиний зам дээр бол бусадтай үйл ойлголцож байгаа нь харагдаж байна. Харин энэ бүх зүйл дууссаны дараа TT Man эсрэг талаас нь хэд хэдэн стори хийсэн. Маргаашнаас тоглоом эхэлнэ Гинжин сороо муу хар тамхичин банд мэн. За тэгээд яг энэ сториныхаа араас маш олон видео стори хийсэн байсан. Энэ араа ой гардийн дош гинэ ой. Гардийн дош гинэ ой. Гардийн дош гинэ эндээс зүхтаацсан ой. Хараа ой. Эндээс зүгээр ой хүүхдийн зөө бро. Ийм юм байдгүй ой. Улаанбаатар хот бол ой. Жинхэнэ годомчны хүүхдийн хот ой. Хизээ хотын төв амар байсан ой аа. Хизээ хотын төв амар байсан юм бэ ой. Над руу ой те. Танаа хамаач энэ ч суугаад ууж нэг шаасаа. Одоо тэгвэл ой. Наа лаларч зүхтааснаа одоо энэ ч хамууд нэн зөө. Ти ч өнөө ах байна. Саавэн хин ч алга зөө. Улаанбаатар хот ийм байдгүй юм биста. Улаанбаатар хот бол ийм байдгийн зөө. Биста ой харж гин үү? Би энэ Улаанбаатар хоттой. Улаанбаатар хотын гудамжинд зөө. Би лимитийг харсан. Өмхий хүүтэн гудамжинд очрлгүйгээд бас нэг ой хөрсгөн боовыг хөтөг нэг чупа чупс байна ой. Тэмо банд нар ой. Амжихгүй зөө бүгднтэй шаалцсан ой бид нар дүүнерч юм байна ой бид нар дүүнерч юм зөө Улаанбаатар хот одоо бидний үе эхэлсэн зөө та нар сая ой бүгдээрээ зүхтаасан мэт тийм байснаас ой саа байна өнөө ах байна зөө энэ хоёр хүмүүсийг зүгээр мартай энэ хоёр хүмүүс л ир хүмүүс бусд нь бол бүгдээрээ зүхтаасан ах нар гэж шаачаад ой ийм юм байдгүй юм дэстан нар минь түү мэ ой би та нарыг ой тука ахтай анх би гой шаагаад тука ахаас би энэ муу бандны чи юу гэх юм бэ гэсэн чи ахын дүү минь дүү ахаа гэж дуу да ахын найзуучтэй гэдэг хитэн би нараас 3 ах бэста нарыг би ахаа гэж дууцсан хизээч эдгээр ах шиг байгаагүй эдгээр дандаа новшийн асуудал дээр наваг нэг гинжин чин наваасаа ой нараа ой нас годомжин зодлохыг миний аав тэнгүүдлээ миний хаажаа гэд хам хүүхд ахт надад зааж өгчсэн зэ. Би ямарч бистад ингэ шалгаж үзэг. Очрол гээд нэг хөрсөхийн нэг подолгүй хүмүүсэлсэн нэг модон чихэр байдаг шүү. Тэр муу банд тэнгүүтлээ Гинжин хоёр наваг тамхины өрөнд пойлц. Тэнд камер байхгүй л олон юм байхгүй би цагдаа магтаа сэргийлэлт өргөдөл гарахгүй. Би зүгээр Гинжинтэй нэг эсрэг шаамаар Гинжин надаас айж байгаа. Гинжин угаасаа шалцж чадахгүй. Яагаад гэвэл Гинжин дээрлгүүлэхээр намайг дууддаг. Би энэний араас би та нарт скриншот үзүүлэн зэ. Наадал ч ой лойчсоноос хамгийн ойрог хоёр пистан бол Тока байна. Талигач Лилтөг юм. Алхачлаа те. Гэхдээ би бүгдийн шаан зэ. Монголын хипхопт ой. Тараа ой когчуу нэтрэг муухай хааштай пистаны нэг амар онслоод гэхдээ үгүй бро миний чихэн чөтгөрийг үзүүл үзцээ Улаанбаатар хотын Монголын хипхоп
Энэ бол заяа хинчинч байгаагүй гудамж нь. Би гудамж нь лимитийг харсан, гүн сорыг харсан. Заяа тэнгүүтлээ тапуя DP идрас өөр гудамжны бистан хинч байхгүй. Амлээ бро. Би гинжиг насан туршдаа шаана. Би үүх тахт би хараа флагын төсөө өдөр дээр зоочсон тэр бистаг заяа. Би одоо ч шаана. Би насан туршдаа шаана нам бандич. Тэнгүүтлээ хөөе наа 10 сая төгрөгөөр наа гудамж нь нухуулсан гинэ хөөе. Гудамж миний талд байх туу мөс ч банд наа. Бол амар бистандраар дүүрэн. Нэрш учрал гээд нэг бистан тий. Наас танхны полтгш гэснэ гихэнт чи одоо юу таам бэвэж станэрэ их таны битшам бэнтмэнт бицагдам одоо шах зөө наа учралч юу үрсхэн бодолгүй хүмүүсдэг наач юу биста Монгол ард намын биста маш ихэнх шааж үлээ Монгол ард нам шааж байгаа те би ингэж бас төрч мөргөө гэхдээ fuck you артаа хавь шнуггүй бантаа ой. Гатамч наа мэдэн тити гэж мэднэ. Тэгтээ гинжин гэж бол мэдэхгүй шүү лалрах минь. Би бол мэстэг. Та юу чинь чамд олгсон пистач ой бүрнээ гэснэ тука. Пистачио да нөө бэвмар нинжам нэ. Авастэнтний липгээ пистач би нухан зав би бүлгээсээ зайлвал пистанар минь би та нарыг насан туршдаа нухсаар аваад үгэнзээ. За TTM-ийн ярианаас болоо та бүхэн энэ бифи яг яагаад эхэлсэн, зодон яг яагаад болсон бэ те? Тэгээд яг өөрийгөө одоо жинхнээсээ гудамжинд байсан гинжин бол ерөөсөө гудамж мэдэхгүй. Логикснаас болоо Тукаал жинхэн эр хүн, Тукаал жинхэн гудамж за нэг иймэрхүү утгатай зүйлүүдийг бол ерөөхдөө товч утгаараа ярьж байна шүү дээ. За тэгээд цаадны хувьд бол бүр үгээр зогсоогүй чатныхаа conversation-ыг одоо дэлгэсэн. За тэгээд энэ мэтчлэн маш олон хурцтамбал сториг өөрийнхөө Instagram-аар дамжуулан TTM хийсэн. За тэгээд энэ бифи хувьд бол те цаашдаа яг яаж өрнөх нү, цаашдаа яг юу болох нү хэдүүлээ бол харан сууй. Өчигдрийн үед бол нэг иймэрхүү зүйл ямар ч байсан болоод өнгөрсөн байна. Та бүхэн дор бүрнээ бол өөрсдийнхөө дүгнэлтийг хийж байх. Цаашдаа энэ бифийн хувьд бол ямар нэгэн дистууч байдаг юм уу те уран бүтээлийн төвшөнд бол нэг явагдахгүй байх гэж бол миний бодлоор харж байна. Тэгээд мэдээж миний хэлэх дуртай үг бүх зүйлийг цаг хугацаа харуулах үзье. Энэ удаагийн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Манай сувгийн нийт үзэгчдийн 65.4% нь огт subscribe даралгүй үздэг юм байна лээ. Тийм учраас залуусаа та бүхэн манай сувгт subscribe дарж дэмжээрэй. Тун удахгүй хэдүүлээ 200,000 болох болно. Бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Сакаавт түр баяртай үзэгчдээ.